Тэгэхээр хэн Монголын эрчим хүчний хамгийн том дайсан бэ? Одоо үзүүлэх энэ хүн хөсний тэмцэгчд утсан хүүхэлдээ болсон ус төрчдийг ашиглан Монголын эрчим хүчний төслүүдийг гацаасаар ирсэн. Энэ хүн бол Олег Дерипаска. Олег Дерипаска бол Оросын олигарх, Путиний ихтгэл нөхөр. Түүнийг зөвлөлт холбоот улс задран унах үеэр төрийн өмчийг хямд өртгөр өөрийн болгож хөрөнгөчсөн нэгэн гэж хүмүүс үздэг. Үүн тэрээр Хүмүүн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт бичигддэг Rusal компанийг үүсгэн байгуулсан. Мөн үүнээс гадна агаарын тээвэр, автомашин, банк, санхүү зэрэг олон салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Түүний хөрөнгө 2025 оны байдлаар 4.1 тэрбум $. Хэмжигдэж байна. Тэгэхээр Олег Дерипаскатай товчхон танилцлаа. Одоо ирээд сэдв рүүгээ орцгоё. Тэгэхээр сүүлийн бараг 30 гаруй жилийн турш Олег Дерипаска Монголын уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарыг сонирхсоор ирсэн. Түүний Монгол дахь ашиг сонирхол хамгийн сүүлд манай оюу толгой төсөл дээр ил боллоо. Оросын тэр бомтон Олег Дерипаска Монголын оюу толгойг өөрийн мэдлэлтэй авч болцсохгүй байна. Тэгэхээр та санаж байгаа өнгөрсөн сард оюутлахын бүлэг ордын асуудлаар нээлттэй сонсголт Монгол улсад болж бараг 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан. За энэ сонсголт нэлээд ширүүхэн болж сүүлдээ бүр манай зарим ус төрчдийн нулимсаар дуусныг бид мэднэ. Биднийг ингэж дотооддоо маргалдаж, бие бинийгээ буруутгаж байх зур Орос улбаны улсын Калининград мужид оюутлахын хувьцаа эзэмшигч Rio Tinto групп болон Олег Дерипаскагийн эзэмшдэг Rusal компанийн хооронд шүүх хурал болж 1.3 тэрбум $. Хэмжигдэх нэхэмжлэлийг Олег Дерипаскагийн Rusal компаниг талд гаргалаа. Харин шүүхийн энэ нэхэмжлэлийн нөхөн төлбөрийн хариуцагчаар оюутлахой зэрэг хэд хэдэн компаниудыг нэрлсэн байна. Хэрв байдал буруугаар ирэх юм бол оюутлахой компани энэ шүүхийн нэхэмжлэлийн нөхөн төлбөрийг нь хариуцах юм. За яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ? Тэгэхээр Rio Tinto компани Австрали барилах Хөнгөн цагааны Queensland Alumina Limited компаниг Олег Дерипаскагийн эзэмшдэг Rusal компанитай хамтран эзэмшдэг байсан юм байна. Харин Орос Украины дайнаас үүдэлтэйгээр Австрали улс Орос улбаны улс руу хөнгөн цагааны экспортлогыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор Rusal Австрали бизнесийн ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм байна. За үүнээс үүдэлтэйгээр Rio Tinto компани Queensland Alumina Limited компанийг 100% эзэмшиж эхэлсэн. Харин үүнийх нь эсрэг Олег Дерипаскагийн Rusal компани зарга үүсгэж одоо Оросын шүүхтээр ялалт байгуулад байгаа нь энэ юм. Тэгвэл шүүхийн яг энэ шийдвэртэй зэрэгцээд Монгол улсад оюутлахын сонсгол болсон санаандгүй давхцал байсан уу? Аль эсвэл оюу толгойг Rio Tinto группыг муухай харагдуулах гэсэн хэн нэгний аль нэг талын захиалга байсан уу? Магадгүй энэ бүхэн санаандгүй давхцал мэт харагдаж байгаа ч цаг хугацааг ухраагаад үзэх юм бол Олег Дерипаска эртнээс дэлхийн зис алтны томоохон ордын нэг оюу толгойг өөрийн мэдлэлтэй авахыг хүсэж байсан. За одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 оны эхнээс эхлээд Оросын тэр бомбнууд Монголын уул уурхай томоохон төслүүдийг сонирхож эхэлсэн. Үүнийгэж хоёр улсын төрийн айлчлалын үеэр илэрхийлж ирсэн. Жишээ нь 2006 онд Орос улбаны улсын ерөнхий сайд Михаил Пратков Монгол улсад айлчилсан. Айлчлалын бүрэлдэхүүнд Олег Дерипаска багтсан. Тэрээр Монголын улс төрчтэй уулзаад Монголоос зис олон нүүрсний томоохон орд сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Монголын тухайн үеийн улс төрчид 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг илүүд үзэж байсан учраас оюутлахын хөрөнгө оруулагчаар Олегийг биш харин Rio Tinto группыг сонгосон байна. За ингэж оюу толгойг Rio Tinto далтсан Олег Дерипаска бууж өгсөнгүй. 5 толгой орд руу зүтгэж эхэлсэн. Ингээд 2009 онд тухайн үеийн ерөнхий сайд байсан Санжийн Баяртай уулзаж 5 толгойн ордыг авах саналаа бол илэрхийлсэн байдаг. Мөн 5 толгойн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт хэд хэдэн удаа бүтлгүүцсний ард Оросын тэр бомбнууд Оросын ашиг сонирхол байсан гэдгийг тухайн үеийн улс төрчид хэлдэг. За яг энэ үетэй зэрэгцээд 2008-2009 оны үед дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж Олегийн бизнесүүд ч гэсэн хүндэрч эхэлсэн. Ингэж түүний 5 толгойг авах санаархал бүтлгүүцсэн байна. За тэгвэл онилж байсан 2 толгойгоо өнгөрсөн жилүүдэд алдсан Олег Дерипаска дутуугаа гүйцээхийн тулд дахиад Монголыг сонирхож эхэлсэн үү? Тэгэхээр Олег Дерипаскагийн уул уурхайн салбарт ашиг сонирхол юм байна. Одоо харин эрчим хүч. Монголын эгийн голын цахилгаан станцын төслийг хамгийн хатуу эсэргүүцэж энэ төслийг зогсоосон хүмүүсийн цаана, хөлсний тэмцэгчдийн цаана Олег Дерипаска байсан гэдгийг манай эрчим хүчний салбарын эгийн голын усан цахилгаан станцын төслийнхэн хэлдэг. Энэ ч учиртай. Яагаад гэвэл эрчим хүчний салбар бол Олег Дерипаскагийн нэг том бизнес юм. Тэгэхээр түүний эрчим хүчний N+ Generation компани 20 орчим цахилгаан станцтай. Эдгээр цахилгаан станцын дийлэнх нь усан цахилгаан станцууд бөгөөд эдгээр станц ангар болон Енисей гол дээр байрладаг. За тэгвэл энэ нь Монголын эгийн голтой ямар хамаатай, ямар холбоотой юм бэ гэдэг асуулт мэдээж урган гарна. Тэгэхээр үүнийг мэдхийн тулд гол мөрний урсц
усан цутгалын талаар ярих хэрэгтэй болно. Тэгэхээр Олег Трибускагийн усан цахилгаан станцууд байрладаг ангар болон Енисей голууд нь байгаль нуураас их авдаг. Өөрөөр хэлэх юм бол байгаль нуур бол Олег Трибускагийн усан цахилгаан станцууд байрладаг гол мөрний их усүр нь гол тэжээлнэ гэсэн үг. Тэгвэл байгаль нуур өөрөө хаанаас их авдаг бол дэлхийн хамгийн гүн цэнгэг нуурын нэг болох байгаль нуур руу 200 гаруй гол мөрөн цутгадаг. Үүнээс хамгийн том нь манай Сэлэн мөрөн. Байгаль нуур руу урсаж байгаа нийт усны урсцын 50% Сэлэн мөрөн дангаараа хангадаг. Харин эргээд Сэлэн мөрөн рүү эгийн гол, идэр гол, орхон зэрэг голууд цутгадаг байна. Өөрөөр хэлбэл бол бидний усан цахилгаан станц барих гэж байсан эгийн гол бол Сэлэн мөрнөөр дамжин байгаль нуур руу цутгаж улмаар байгаль нуураар дамжин Олег Трибускагийн усан цахилгаан станцууд байрладаг Енисей болон ангар голд хүрдэг байна. Тиймээс эгийн гол нь Сэлэн мөрөн нь байгаль нуур нь Олег Трибускагийн бизнестэй өөрөөр хэлбэл усан цахилгаан станцуудтай хамаатай учраас тэр үргэлж эгийн гол дээр станц барихыг эсэргүүцдэг. Хамгийн гол нь тэр өөрөө гол мөрөн дээр цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэж түүгээрээ мөнгө олдог. Харин монголчууд Монгол улс өөрөө өөрийн газар нутаг дээрээ өөрийн гол мөрөн дээрээ цахилгаан станц барихыг эрчим хүчээ үйлдвэрлэхийг хатуу эсэргүүцдэг нэгэн. Нөгөө талд илүү том зургаар нь харуул Олег Трибуска олон жилийн турш Путиний бодлогыг дэмжсэн. Тэр хэрээрээ Оросын төрөөс дэмжлэг татаас авсаар ирсэн нэгэн. Тийм учраас Монголын эрчим хүчний төслүүдийг гацаах нь түүнд төдөөгүй Оросын холбооны улсад хүртэл ашигтай. Яагаад гэвэл Монгол улс бол Оросын холбооны улсын хувьд эрчим хүчний томоохон худалдан авагч нь. Бид жил дунджаар 60-аас 70 сая Америк долларыг Оросоос эрчим хүч худалдан авахд зарцуулдаг. Энэ мөнгө жилээс жилд өсөж байгаа бөгөөд сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор эрчим хүч худалдан авахад зарцуулж байгаа мөнгө 3 дахин өссөн байна. Тэгэхээр ийм том худалдан авагчгаа хинч ямар ч улс алдахыг хүсэхгүй. За ингээд өөрийн бизнесийн эрх ашигыг ботсон ч тэр Оросын эрх ашиг сонирхлыг ботсон ч тэр Олег Трибускагийн хувьд Монголын эрчим хүчний төслүүдийг гацааж Монгол улсыг эрчим хүчний хувьд хараад хомсдолтой байлгах ажлаа тэр тун чадмаг хийж байна. Харин үүнийх нь шанг яг одоо бид хүртэж сууна. Та боддоо яагаад Монголд хэрэгтэй төсөл бүхэн гацдаг юм бол? Яагаад гэвэл ард нь яг энэ митийн гадны нөлөө, гадны гар хөлөөд зориудаар Монголын хөгжлийг боомлогчд байдаг учраас бид хизээж урагшилж чаддаггүй. Монголд хэрэгтэй төсөл болгон гацдаг. Харин одоо хэн жинхэнэ их оронч хэн нь гадны гар хөл болохыг таних цаг болоогүй юу?